Хөлбөмбөгийн ертөнцийг удирддаг FIFA буюу олон улсын хөлбөмбөгийн холбоонд мөнгө болон эрх мэдлийн төлөөх томоохон зөрчилдөөн дэгдээд байна. За өчигдөр тухайн албаны үйл ажиллагаа хариуцсан захирал Кевин Ламуур өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлт өглөө. За тэрээр хэдхэн 7 хоногийн өмнө FIFA-гийн ерөнхийлөгч Gianni Infantinoгийн дэлхийн аврах шалруулах тэмцээн болон бусад тэмцээний арилжааны эрхийг хувийн хөрөнгө оруулагчдад худалдах гэж байгаа төлөвлөгөөг илт шүүмжилсэн байна. За Кевин Ламуур нь 2016 онд Infantиног ерөнхийлөгчөөр сонгогдоход гол үүрэг гүйцэтгэсэн ойрын хүмүүсийнх нь нэг байсан юм. Тэрээр өнгөрсөн сард Infantinoгийн дэвшүүлсэн саналыг нэг хүний хувийн төсөл хэмээн тодорхойлж FIFA-гийн ажилтнуудыг энэхүү төлөвлөгөөгөөр хуурчин эхэлсэн гэж мэдэгдэж байв. FIFA-гийн төлөөлөгч Кевин Ламууртай байгуулсан хөтөлбөрийн гэрээ энэ 8 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор дуусгар болсныг баталж түүний 2 жилийн хугацаанд оруулсан хувь нэмэлт талархлаа илэрхийлжээ. Мөн FIFA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Матиас Грапастром ажилтнууд болон зөвлөлийн гишүүдэд илгээсэн загталд талууд харилцан тохиролцсны үндсэн дээр гэрээг дуусгар болгож байгааг дурдсан байна. Кевин Ламуурын шүүмжлийн өмнөхөн Infantinoгийн ахлах зөвлөх Карлос Кордеро мөн тухайн төлөвлөгөөг эсэргүүцсэн огцорч байсан юм. Хэдийгээр Infantino нь FIFA-гийн дэргэд 20 тэрбум $, охин компани байгуулж 4.2 тэрбум $, хөрөнгө босгохын тулд 20 хүртэлх хувийн хувьцааг хувийн хөрөнгө оруулагчдад зарах саналаа эргүүлэн татсан ч маргаан намжааг байна. Европын хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн холбоо болон Хойд Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбоод Infantinoгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт оруулахыг шаарджээ. Түүнчлэн Шотландын хөлбөмбөгийн холбоо түүнийг дахин сонгогдохыг дэмжихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн байна. Үгээр засахгүй спортын салбар дахь хүний эрхийн төлөө тэмцээгч Fire Score байгууллага FIFA-гийн засаглал аудит нийслэлийн хооронд хандан Infantиног 4 дахь удаага ерөнхийлөгчөд сонгогдох эрхгүйг баталгаажуулж өгөхийг уриаллаа. FIFA-гийн дүрмээр ерөнхийлөгч дээд тал нь 3 удаа сонгогдох эрхтэй. Infantino нь 2016-аас 2019 оны хооронд Joseph Blatterийн бүрэн эрхийн хугацааг гүйцээсэн тул эхний хугацааг тооцохгүй гэж 2022 онд FIFA-гийн зөвлөлөөр баталуулж байсан юм а. Fire Score байгууллагын үзэснээр энэ нь FIFA-гийн дүрмийг элтэд зөрчиж, ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах механизмыг үгүйсэн маш аюултай жишг тогтоож байна. Тухайн байгууллага FIFA-гийн засаглал, хяналтын хорооны тэргүүн асан Мигель Мадурогийн дэмжлэгтэйгээр энэхүү гомдлыг гаргасан байна. Дашрам дуртахад FIFA-гийн ерөнхийлөгч Infantino нь саяхан болж өндөрлсөн дэлхийн аваргын үеэр баггүй шүүмжлэлд өртсөн. Тэрээр тэмцээний үеэр зохион байгуулагч орон Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампын хүсэлтээр Америкийн шигшээ багийн тоглогчийн улаан хуудсыг хүчингүй болгоцсон нь хөлбөмбөгийн ертөнцид урд өмнө нь болж байгаагүй явдал байсан гэж үзжээ.